Тэр 51-р бодлоготой. За хайрлах ижил хэмжээтэй 12 цагаан 8 хар бөмбөг. Сансуур 8 шиг бөмбөг авахд яг 3 хар гинэ. За бүгдээр 8 бөмбөг авсан чинь 3 хар өнгөтэй. Тэгэхээр чинь 5 нь цагаан өнгөтэй байх магадлалыг олгож байгаа юм байна шүү дээ. За тэгвэл манай нийт боломж нь хэдий гэж бидэрт 20 бөмбөг. 20 бөмбөгөөс 8-ыг авна. Гэтэл яг 3 хар гэхээр 8 хар бөмбөгнөөс 3-ыг аваад 12 цагаанаас 5-ыг авна гэсэн үг. За энэ нь их тоо гарах болохоор хариу нь болохоор яг ингээд орчиход болох баха. За бодоод гаргуулах хураавал нэлээд их тоо гарна тий. За 52 нь болохоор хэмжээгээр ялгаатай 4 ширхэг тэгшинцэгтийг бид нарт 4 шиг тэгшинцэгт байгаа юм биш үү? Хэмжээгээр ялгаатай том жижиг ер нь ямар ч үж болно ингээд 4 тэгшинцтэйсэн. За тэгээ бүгдээр нь чинь болохоор улаан, хар, цэнхэр, шар гэдэг 4 өнгийн боддог юм. Тэргээр бодно гинэ. За нийт бодолтын тоо хэдвэ гэж. Тэгэхээр бүгдээрээ нийт бодолт болохоор за эхний тэгшинцтийг бүгдээрээ 4 янзын өнгөөр бодож байна. Дараагийн тэгшинцтийг бас 4 өнгөөр, дараагийн 4 өнгөөр, сүүлийнхэн 4 өнгөөр буюу нийт 256 янзаар бодож болно гэсэн үг. Тэгэхээр манай хамгийн ихний бөглөж байгаа А, Б, С маань 256. Та бүгдээрээ одоо тэгвэл бүх өнгийг ашиглаад хичнээн янзар бодох. Өөрөвл энэ 4 тэгшинцтийг бодохдоо бүх өнгөө ашигласан. За тэгвэл бүх өнгө ашиглагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ эндээс за хамгийн ихнийхийг болохоор бүгдээр 4 өнгийн хайлангийг сонгоод дараагийнх нь үлдсэн 3 өнгөө сонгоод дараагийнх нь үлдсэн 2 өнгөөс хамгийн сүүлд нь үлдсэн 1 өнгөөр бодчихно. Тэгэхээр энэ ч нийт 12-ыг 2-оор шидэд 24 янзаар бодно. Хэрэг бүх өнгө оролцсноо гэвэл 24 янзаар. За одоо 3 өнгө ашиглана гинэ бүгдээр. За 3 өнгө ашиглана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл надад энэ 4 өнгө байгаа шүү дээ. Би 4 өнгөнөөсөө 3 өнгийн хичнээн янзаа сонгох ингээд эхлээ өнгөө сонгочих. Тэгэхээр энэ маань 4-ийн факторыг бахна 4-өөс 3-аас хаар 1 өрчин 3 V факторал. За тэгэхээр би 3 өнгөө бол 4 янзаар сонгож чадна. За жишээлбэл надаа улаан, хар, цэнхэр гэсэн 3 өнгө сонгох дуртай гэсэн үг шүү дээ. За тэгвэл энэ 3-аар бүгдээр яаж бодох юм бэ гэсэн чинь нөгөө тэгшинцэгтөө заавал нөгөө нэг өнгө нь 2-д орох гэдэг улаан, хар, цагаан бодож болно. Эсвэл магадгүй 2 хөх тэгээд нэг улаан, нэг цэнхэр бодож болно. Эсвэл 2 цэнхэр, нэг улаан, нэг хөхөр бодож болно ш. Нөгөө 4 тэгшинцэгтөө. За 4 тэгшинцэгт маань хоорондоо ялгаатай учраас дахиад би яах вэ гэж чинь энэ өнгөнд дотор сэлгээд бодогдсон ш. За тэгэхээр одоо шүүд энийг сэлнэ гэвэл нийт 4 үсэг байраа сэлгэх гэдэг 4 факторал гэж. У үсэг 2 шүү амч 2 факторал. Тэгээд нөгөө хар цагаан 2 1. За тэгэхээр ингээ хураахаар 12 янз. Энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр би нэг 3 өнгө сонгоод 3 өнгөндөө шил улаан өнгө 2 удаа орсон гэвэл одоо нөгөө 4 тэгшинцэгтөө энэ үсэг буюу одоо өнгө буюу энэ үсгүүдийг энэ тэгшинцэгтүүд дээр байрын сольж тавих гэсэн үг шүү дээ бодоход. Тэгээ энэ 12 янз юм байна. Тэгвэл дараах бас адилхан шүү. Энэ 12 янз, энэ бас 12 янз. За тэгэхээр нэг бүгд нь 3 өнгө бодоход л би энийг 36 янзаар бодож чадах юм шүү дээ. За тэгсэн чинь яасан гэсэн чи би энд нөгөө 4 ширхэг гуруулаа 4 янзаар сонгож чадж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 4-ийгөө тус бүрд нь 36 янз юм чинь ингээд 144 янзаар юм байна. Хэрэв 3 өнгөөр бод гэвэл 144 янзаар бодох юм шүү. За энэ нь болохоор манайх FGA гэсэн үсгрүүд нь FGA гэсэн үсэг нь болохоор 144 юм байна. За дараагийнх нь за тэгвэл боломжит ингээд бүх бодолтоос бүгдээр нэг бодолт сонгоход тэр нь 2 өнгөтэй байх магадaltaй бол гэж байна. За одоо би 2 өнгөөр бодно гинэ. Тэгэхээр 2 өнгөөр гэхэл би ингэж нөгөө 4 өнгөнөөсөө 2 өнгийг шнэ сонгож авах юм. За тэгэхээр 4-ийн факторалыг бахна 4-өөс 2-ыг сар 2 тэгээ 2-ийн факторал. За ингээ хураахаар 3 4-ийн 12-ыг 2-т бахаар 6 янзаар 2 өнгийг сонгож чадна. За жишээлбэл би энд нь улаан хар гэсэн 2 өнгө сонгосон гэж байна. За улаан хар өнгөөр би одоо 2 өнгөөр нөгөө тэгшинцлүүдэд боднаа гэж. Тэгэхээр тэгшинцлүүдэд би ингээд дугаарлчих л та. Өөрөвл өөр хэлбэртэй учраас
нэг тэгшүсдийг ямар өнгөөр бодох уу, хоёр тэгшүсдийг ямар өнгөөр бодох уу гэх нь ялгаатай тий. За улаан хөх өнгөөр гэхээр за би тэгвэл ингэж 3 улаан нэг хөх ашиглаж тий. За ингээд байрын сэлгэж болно. Дараа нь эсвэл магадгүй 3 хөх нэг улаанаар бодож болно шүү. Эсвэл 2 улаан гэвэл нөгөөдгөө заавал 2 хөх орно тий. За өөр боломж байхгүй тий. Одоо би энийг нэг болгочвол ингээд 3 хөх чинь. За тэгэхээр нэг 2 өнгөөр бодохчоос заавал энэ реалийг ашиглана. За одоо энэ 4 үсэг байраас гэхээр за 4 үсэг байраас хэлэх боломжтой 4-ийн факторал U үсэг 3 шиг байна 3 өрчгийн нэг буюу энэ нэрийг хураагаад 4 янз. За тэр нь ямар гарч байгаа гэхээр энэ хөрөд эсвэл 3 дахь тэгшүсдийн хөр эсвэл 2 дахьыг эсвэл 1 дахьыг гээд ингээд 4-өөс сэлгэж байгаа гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь яг адилхан 4 янз. За энэ болохоор яах вэ гэсэн чинь нийт 4 үсэг байраас хэлэх нь U үсэг 2 шугамж 2-ын факторал Х үсэг 2 амж 2-ын факторал. За 2 хүртэлх тоонд хураалаа 3 4 12-ыг 2 тоолоод 6 янз. За одоо би нэг улаан хөх өнгөөр бодыг хэдэл би энд хэдэн янзаар өгсөж ийм 3-ыг нэмэхээр 14 янзаар юм биш. За тэгвэл одоо би 2 өнгийг 6 янзаар сонгож байгаа шүү дээ. Тэгээ сонгох болгоно бүгдээрээ 14 янзаар. Тэгэхээр нийт ингээд үржүүлээд 84 янзаар юм байна. За энэ бол 2 өнгөөр бодоход 84 янз. За одоо бүгдээрээ шүү дээ нэг шалгаж үзье. За 2 өнгөөр. Тэгвэл нэг өнгөөр бодох нь хичнээн янз гэсэн чинь нэг өнгөөр бодох нь би дөрвөлнгийн энэ 4 өнгөөр ээжлээд ботчихтэй. Тэгэхээр 4 янз. За одоо ер нь бүгдээрээ энд зүгээр юугаа болохоос өмнө нэг 2 өнгөтэй сонгох магадaltaй болохоос өмнө нийт боломжоо яг мөн байна гэдгийг шалгаж үзье. За ихтэй бүгдээрээ яасан гэсэн чинь 3 өнгөөр бодох нь болохоор 36 янз. За 2 өнгөөр бодох чийд гарлаа 84 янз гарсан. 84 янз. За дараа нь болохоор 3 өнгөөр бодох 36 биш ш нэрээ 144 шүү. За 3 өнгөөр бодох нь 144, 2 өнгөөр бодох нь 84, за 1 өнгөөр бодох чинь 4 янз шүү дээ. За одоо энийг бүгдээр нэмээ л та. За дөрвөлнгийн ялгаатай өнгөөр бодох нь болохоор энд бас 24 гарсан шүү дээ. За энэ хэдийг нэмэхэд л манай 256 гарч ийн үгдгээ шалгана гэсэн үг шүү дээ. За 416 нэгийг санана. За 12 14 15 гэдэг ингээ яг манай 256 гарч байгааз. За тэгээ зүү болсон байна гэсэн үг. За одоо магадлал олъё. За манайх яв болох жаалаа гэсэн чинь нэг бодол сонгоод авсан чинь 2 өнгөтэй байх магадлалыг болох гэсэн. Тэгэхээр маань нийт боломж нь 256 байна шүү дээ. За 2 өнгөтэй байхыг болохоор бүгдээрээ энд 2 өнгөтэй байх нь 84 янз гарсан шүү дээ. 84 янз. За 84. Тэгэхээр 256 84 гараад тэнийг заавал бүгдээрээ хураах юм гал хураана. За 4-д хураач. Тэгэхээр энэ дээр 21 256-г 4-д хураахаар чинь хэд болох вэ гэхээр чинь 4-ийн 4 зэрэг шүү. Тэгэхээр 64 янз юм байна. Тэгэхээр хариу нь энэ нь 6 4 нөгөөт нь 2-1 буюу 64-ний 21 байх нь шүү. За 53 хайр цагт 6 улаан 4 хөх бөмбөг гэсэн байна. Дараалан 2 бөмбөг авахд эхний бөмбөг нь улаан, дараагийнх нь хөх байх үзэгддэг бол. За эхлээд нэг бөмбөг авсч улаан, дараа нь хөх байх юм байна шүү дээ. Дараалан 2 бөмбөг авсан гэж. За дараалан авах хэрэг бүгдрийг эхлээд ингээд надаа 10 бөмбөг байгаа тий. Тэгэхээр 10 бөмбөгнөөс эхлээд нэгийг авсан байна шүү дээ. Тэгсэн чинь тэр нь улаан бөмбөг гэдэг чинь 6 улааны нэг нь байсан. За дараа нь дахиад гараа ихээр одоо би нэг бөмбөг авсан юм чи 9 бөмбөг ба шүү дээ. 9 бөмбөгөөс нэг авсан чинь хөх бөмбөг. Тэгэхээр надад 4 хөх байгаа. 4 хөхөөс нэгийг авсан гэсэн үг. Тэгэхээр 10-аас 1 чинь 10, 6-аас 1 маань 6. За ингээд тэгээ бүгдээр хураад авчнаа. За 3 турахаар энэ чи 3, энэ чи 2, 2 турахаар энэ чи 5, энэ чи 2. Тэгэхээр 4-ийг хуваах нь 15 буюу магадлал нь 15-ны 4 байх нэ. За 54 дугаар бодлого болохоор нэгээс 100 гэсэн тооноос 1 5 хамгаар авсан чинь тэр нь цифр нийлбэр нь 9 байх үзэгдэлийн магадлалыг бол гэж. Тэгэхээр манай нийт боломж бол нэгээс 100 хүртэл тооноос сонгож байгаа чинь 100 боломжтой. За тэгвэл цифр нийлбэр нь 9 байх гэхээр за нэг оронтой дотор цифр нийлбэр 9 хаар ганцхан 9 юм даа. За хоёр оронтой тоон дотор цифруудын нийлбэр нь 9 байна гэдэг чинь манайх 90 байж болно 81 72 63
54 буцаад цэвэр нь барьслаа 45, 36, 27, 18. За 0, 9 гэж хоёроор дотоо үсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хичнээн боломж байна гэхээр бүгдээрээ ингээд 5 энэ 4-гээд ингээд 9 ширхэг. Тэгэхээр 2 оронтой тоо маань 9 ширхэг. Нэг оронтой тоо маань болохоор 1 ширхэг байна. Тэгэхээр цифрд нийлбэр нь 9 байдаг тоо бүгдэнд чинь ингээд 10 шиг байх юм ба шүү. Тэгэхээр нийт боломж нь энэ 100 дотор 10 боломж юм ба шүү. Тэгэхээр хураагаад цифр нийлбэр нь 9 байх үзэгдлийн магадлал нь 0.1 байх нэ. Дотор нь болохоор шок хаяхад тэгш тоогоороо буух үзэгдлийг А. Тэгэхээр шок хаяхад тэгш тоогоороо буух гэхээр 2, 4, 6. За дараа нь 3 тугаагдах тоо буух үзэгдлийн болохоор B гинэ. Тэгэхээр шоо чинь 3, 6. За С нь болохоор анхны тоогоороо буух гэхээр 2, 3, 5 гэсэн ийм 3 тоогоо тий. За эднээсийг А, Б, С-ийг нэрлэчихье. За нэгдүгээрт нь А, Б хоёр бол үл хамаарах А гэж байна. Энэ мөн үү гэж байна. За үл хамаарах гэхээр юу гэсэн үг гэхээр за А, Б хоёр үзэгдэл нэгэн зэрэг явагдах. Өөрөөр би нэг шок эхлээд ингээд ölчи. Одоо би шок эхлээд аялаа тэгш тоогоороо буух. Дахиад хаялаа 2 дахь хаялтанд нь болохоор одоо 3 6-аараа буух. Эсвэл энийг юу гэж хэлж болох вэ гэхээр одоо шок 2 шок зэрэг хаяхад эхний шоо нь болохоор одоо тэгшнүүдээр буух, дараагийн шоо нь болохоор 3 тоогнуудаар буух магадлалыг олоо гэж уншиж байна тий. Тэгвэл энэ маань А, Б хоёр маань B-нээс хамаарахгүй. Яагаад гэвэл эхний шоо ямар буух нь дараагийн шоонд ямар буухаас юус хамаагүй. Энэ хоёрыг зэрэг хаялаа гэж бодоход энэ хоёр магадлал маань одоо энэ эхний энэ нэгдүгээр шоо ямар буухад бол би энэ дээрээс огт хамааралгүй тий. Тэгэхээр одоо юу гэсэн үг гэхээр би эхний шоо нь тэгшнүүдээр буух, хоёр дахь шоо нь 3 юм уу 6-ад буух үзэгдлийн магадлал хоёрыг олоод тус нь олоод үржүүлчихнэ гэсэн үг. Тэгэхээр одоо би эндээс тэгшнүүдээр буух магадлал чинь 6-ны 3 юм байна. 6 тугаагдах буух магадлал нь болохоор 6-ны 2 юм байна буюу энэ хоёрыг үржүүлээд 36-ны 6 буюу 6-ны 1 байх нэ гэдэг. Тэгэхээр нөгөө талаас бүгд тэр бас юу гэж хэлж болох вэ гэхээр ерөөсөө энийг шалгалч нь үл хамаарах үзэгдэл гэдэг бол энэ хоёрын нэгэн зэрэг явагдахдаа тус бүрийнх нь магадлалуудыг олоод үржүүлчихнэ бол биенээсээ үл хамаарах учраас тий. За хоёрдугаархад гэсэн чинь АЦ үл хамаарах гинэ. Тэгэхээр өсвөрөө АЦ одоо 2 шог хайсан чинь эхний шоо нь болохоор А буюу тэгшнүүдээр буух, хоёр дахь шоо нь болохоор анхны тоогоор буух хоёр маань бас биендээ нөлөөлөхгүй шүү дээ. Биендээс тийм учраас А үзэгдлийн магадлалыг С үзэгдлийн магадлалаар үржүүлдэг тэнцүү. А үзэгдэл нь болохоор тэгшнүүдээр буuna, дараах маань С нь болохоор анхны тоогоор буuna гэхээр бас 6 дотор 3 баа. Тэгэхээр магадлал нь 4-ний 1 байх нэ. За тэгэхээр өөрөлдвөл ингээд биенээс үл хамаарах үзэгдэл байх юм бол энэ хоёрыг одоо нэгэн зэрэг явагдах магадлалын тус тусад нь олоод үржүүлчихнэ гэсэн үг. За 56. Дараах илэрхийлүүдийн аль нь болж ивэл А, Б үзэгдлүүдийг үл хамаарах вэ гэсэн. За тэгэхээр үл хамаарах юм бол А, Б хоёр нэгэн зэрэг явагдах магадлалыг олохдоо огтлцол буюу нэгэн зэрэг явагдах гэсэн үг шүү. Тэгэхээр А үзэгдлийн магадлалыг нь Б үзэгдлийн магадлалаараа үржүүлчихнэ үл хамаарах учраас. За нэгдүгээрх нь бол биелнэ. За тэгэхээр үл хамаарах гэхээр одоо А, Б үзэгдлийн нэгдэл одоо энэ хоёрын нэгдэл магадлалыг олохын тулд А-гийн магадлал дээр Б-гийн магадлалыг нэмээд энэ хоёрын нэгэн зэрэг давхцаас нь хасна гэж тий. За тэгэхээр нэгэн зэрэг явагдах. Тэгвэл биенээс үл хамаарах юм чинь А нь ямар байхаас Б нь ямар бох нь огт хамаагүй. Тэгэхээр энэ бол нөлөөлөхгүй гэсэн үг шүү дээ. За энэ 1 3 2 маань адилхан юм тэмдэглэлчтэй. Тэгэхээр энэ хоёр маань үл хамаарахын илэрхийлэл шүү дээ. За энэ маань болохоор хамаарах бол явж байна. Энэ юу гэсэн үг гэсэн чинь А үзэгдэл явагдсны дараа Б үзэгдэл явагдах. Тэгэхээр А үзэгдэл явагдсны дараа гэхээр энэ бол зарим үед хамаарах, зарим үед үл хамаарах болчихно байн хамаарахгүй гэж хэлж чадахгүй тий. Тэгэхээр энэ бол хамаарчлаа шүү дээ. Одоо А үзэгдэлд юу гэдгийг нэг шок хайсан чинь тэгшнүүдээр буугаад дараа нь за эсвэл нэг хайрцагнаас бид нар ингээл нэг улаан өнгөтэй юм авчаад дараа дахиж гараа игээд эндээс улаан өнгөтэйг авахгүй л өмнөх үйлдэлээс хамаарна шүү дээ тий. Тийм учраас энэ хоёрыг бол үл хамаарах гэж хэлж чадахгүй. Яг бол зарим үед үл хамаарах болж болно. Гэхдээ бол байнга бол биш учраас үл хамаарах гэдэг дээр бүгд энэ зөвхөн нэг 3-1 адилхан юм биш үү. За 57. За А, Б үзэгдлүүд үл хамаарах гинэ. Тэгвэл А ба Б-гийн гүйцэлд хоёр үл хамаарна.
үл хамаарах үзэгдэл мөн үү гинэ. За тэгэхээр А, Б хоёр үл хамаарах үзэгдэл юм бол А, Б хоёрын нэгэн зэрэг явагдах магадлалыг олно гэвэл би А үзэгдлийн магадлалыг Б үзэгдлийн магадлалаараа өрчүүлж олно тий. За тэгвэл одоо би эндээс А болон Б-ийн Б биш гэсэн үг тий. Б-ийн гүйцэл үзэгдлийн магадлалыг олно гэж. За тэгэхээр эндээс бүгдээрээ мөн эндээс Б үзэгдэл одоо энэ А-гаас А үзэгдэл бол Б-гээс хамаарахгүй гэдэг шүү дээ. Тэгвэл Б-ийн гүйцэл нь ч гэсэн А-гаас ер нь хамаарахгүй шүү дээ тий. А ямар байх нь огт хамаагүй. Тэгэхээр эндээс би мөн А үзэгдлийн магадлалыг Б-ийн одоо гүйцэлт магадлалаар нь өрчүүлж болно. Өөрөөр хэлбэл эсрэг үзэгдэл гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр А үзэгдлийн магадлал гэснээр Б биш гэж нэгээс хасах нь Б үзэгдлийнхаа магадлалыг л хасаад өгчнө гэсэн үг юм. За дараагийн ч юм адилхан. Одоо А-гийн А биш үзэгдлийг Б-тэй нэгэн зэрэг явагдах. Тэгэхээр чинь А, Б хоёр хамаарахгүй юм чинь А биш үзэгдэл нас Б-тэй ер нь бол хамаагүй шүү дээ тий. Тэгэхээр эндээс би мөн А үзэгдлийн явагдахгүй магадлалыг Б үзэгдлийнхаа магадлалаар өрчүүлж байна. Тэгэхээр энэ эсрэг үзэгдэл гэсэн үг шүү. Тэгэхээр нэгээс хасах нь А, П, А үзэгдлийн магадлалыг хасаад тэгээд Б-ийн магадлалаар өрчүүлж нэ л гэсэн үг. За энэ үл хамаарах нь зөв. За дараах нь А, Б үл хамаарах. Тэгэхээр А, Б үзэгдлүүд үл хамаарах юм чинь А-гийн эсрэг үзэгдлүүд нь ч мөн адилхан энэ А, Б-ээс хамаарахгүй учраас үл хамаарах нь энэ бас яг үнэ. Тэгэхээр одоо би А-гийн эсрэг үзэгдэл, Б-гийн эсрэг үзэгдэл явагдах магадлалыг олно гэвэл А-гийн эсрэг үзэгдлийн магадлалыг Б-гийн эсрэг үзэгдлийн магадлалаараа өрчүүлээд гараад ирнэ. За энэ 3 маань гуруула үл хамаарах. 58 дугаар нь болохоор гүйлтийн тамирчин хурд хүнстэй өдөр 0.4 магадлалтаар бэлтгэлээ хийдэг. А 6 дугаар сурд 0.5 магадлалаар хурд хүнс ордог. Тэгвэл өнөөдөр бороотой өдөр гэж бэлтгэлээх магадлалыг олгоно. За тэгэхээр одоо хурд хүнс орох магадлал нь хурд хүнс орох. За би орохыг гэж хурд хүнс орохгүй байх. За тэгэхээр орох магадлал нь надад энэ 0.5 өгсөн байна шүү дээ. Тэгвэл орохгүй байх нь бас 0.5. За тэгээ хурд хүнс орж явах өдөр бэлтгэлээ хийх магадлал нь 0.4, а бэлтгэлээ хийхгүй байх нь 0.6 юм байна шүү дээ. Тэгснээр биднээс юу гэдэг вэ? Хурд хүнс ороод тэгээд бэлтгэлээ хийх магадлалыг олгосон. За тэгэхээр одоо эхлээд хурд хүнс орох магадлал нь болохоор 0.5 юм байна. Тэгээд тэр өдөр бэлтгэлээ хийх магадлал нь болохоор 0.4 юм шүү дээ. Тэгэхээр манайх энэ маань 0.2 буюу 5-ны 1 гэж гарах нэ. За дараагийнх нь нэг шог 2 удаа орох. Юуланд нь 4-өөс ихгүй гэхээр 4-өөс бага болсон биш үү? 4-өөс ихгүй гэдэг чинь 1 2 3 4 4-өөс ихгүй гэдэг маань 4 хүртэл байж болно гэсэн үг. За дараагийн матлах. Тэгэхээр юу гэсгээрээ 2 шог орсон биш үү? Тэгэхээр нэг шог 2 удаа ирсэн. Тэгэхээр эхний шог маань болохоор 6 дотор 4 энэ 4 ялна байна. За дахиад хаяхад эхнийхээс хамаарахгүй шүү дээ. Тийм учраас дахиад мөн адилхан 6 дотор дараагийн шон 4-өөс ихгүйхээр энэ 4 ялна байна л гэсэн үг. Тэгэхээр 3-ны 2-ыг үрчгэн 3-ны 2 буюу магадлал нь 9-ны 4 бахнаа. Тэгэхээр гинэ А шиг цагаан Б шиг хар хайрцаг гэсэн бид нарт. Тэгээд цагаан хайрцаг бүрт X улаан. За биднэрт нэг А шиг цагаан хайрцаг. За тэгээ Б шиг хар хайрцаг байна. За тэгсэн мөртлөө энэ болохоор А шиг байна шүү. А нөгөөх нь болохоор Б шиг байна. Тэгээд цагаан хайрцаг бүрт болохоор X шиг улаан, Y шиг цэнхэр байна. За нөгөө хайрцаг болохоор M шиг улаан, E шиг цэнхэр бөмбөг байна. За тэгвэл нэг хайрцаг сонгоод түүнээсээ нэг бөмбөг авах үзэгдлийн хувьд энэ нь ямар үзэгдлийн тэмдэглэгээ вэ гэж байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цагаан хайрцаг эхлээд бүгд ингэсэн шүү дээ. Түүнээс нэг хайрцаг сонгоод тэгээд дараа нь тэндээс нэг бөмбөг гаргасан. Тэгэхээр эхлээд цагаан хайрцаг сонгогдоод тэр дотроос улаан гарс үзэгдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цагаанаас улаан бөмбөг авах гэхээр чинь шууд л нөгөө цагаан хайрцаг дотроосоо шууд улаан авах болчиход шүү дээ. За даанаас сонгосон бөмбөг нь улаан, цагаан хайрцагнаас бага гэхээр энэс өөрөлдчихнө. Цагаан хайрцаг сонгогдоод тэгээд түүнээс улаан бөмбөг авах буюу манай зүй хариуны C байна. Бол цагаан эхлээд нэг хайрцаг сонгоно гэсэн чинь цагаан хайрцаг сонгоод түүнээсээ улаан бөмбөг сонгох магадлал.
Энэ болохоор цагаан харьцаг сонгосон үед улаан бөмбөг гэхээр өөрчлөлчин тий. Тэгэхээр ер нь яг цэгийн магадлалыг олж ил та цэдэр өөрөөр хэлбэл цагаан тэгээд улаан гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр эхлээд бүгдээрээ цагаан харьцаг сонгоно. За харьцаг сонгох магадлал нь ингэж надаа нийлээд А дээр нэмэх нь Б харьцаг байна. Гэт А дээр нэмэх нь Б харьцаг сонгосон ч тэрнээс нь цагаан харьцаг сонгогдсон гэвэл цагаан харьцаг сонгох магадлал нь А шиг. За тэгээд дараа цагаан харьцаг сонгогчдод энэ дотроосоо улаан бөмбөг гарах хэрэг чи нийт хайрцаг дотор гараа гэхээр надаа X дээр нэмэх нь Y боломж байгаа шүү дээ. Тэр дотор улаан гарах нь X шиг юм байна. За магадлалыг олгоол ингэ. Тэгэхээр манай зөв хариу нь шүү.